Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ хилжээстүүдээс бэлтгэн хүргэдэг сүлтгооны дэрэгдээс нэвтрүүлэг Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан суман дах Хилийн цэргийн тэнийг 146 дугаар ангиас энэ удаагийнхаа дугаарыг бэлтгэн үзүүлж байна. Энэ дугаарт Хилийн бичигт бомтын албан ажиллагааг сурвалжлан үзүүлэхээс гадна тус ангийн хариуцсан хэсэгт хийгдэж байгаа инженерийн чиглэлийн ажлуудыг үзэгч та бүхэнд сурвалжлан үзүүлэх болно. Та бүхэн нэвтрүүлгээ хүлээн авч үзнэ. Хилийн бичигт бомт нь 1992 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын нутаг бичигт нэртэй газар байгуулагдсан. Олон улсын зэрэгэлтэй байнгын гормоор ажилладаг бомт юм. Сүхбаатар аймгаас 300 орчим км, Улаанбаатар хотоос 900 орчим км-ийн зайд оршдог. Тус бомтод Хилийн цэргийн тэнийг 146 дугаар ангийн алба хаагчид шалган нэвтрүүлэх албан ажиллагааг зохион байгуулдаг юм а. За манай анги маань Бүгд найрамд их улсын зүүн хатавш бомттой Монгол улсын Хилийн бичигт бомтоор зорчигч тээврийн хэрэгсэл за мөн эрдэс баялаг нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хилийн бомтын аюулгүй байдал шалган нэвтрүүлэх албыг хил улсын ил хамгаалалтаа хослуулан явуулдаг онцлогтой байгаа. Бичигт бомт нь Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 1-р огийн нутаг дэвсгэрт бичигт толгой өвтөөр нэгдэг газар 1992 оны 7 сарын 1-ний өдөр Монгол улсын засгийн газар Бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын гэрээлцээр заасны дагуу Хилийн 1046 дугаар тэмдэгт дээр анх төр ажиллагаатай бомт болон нэгдэжсэн. 2004 оны 7 сарын 15-ны өдрийн хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн заасны дагуу олон улсын чин чанартай бомт болж 2008 оны 1 сарын 5-ны өдрөөс байнгын ажиллагаатай бомт болон өргөжөж шилжиж ажилласан. Бичигт бомт маань одоогийн байдлаар зорчигчийн нийт 6 нүүрс тээврийн буюу 5 нийт 11 кавинаар зорчигч тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж улсын ил хамгаалалт шалган Хилийн бомтын аюулгүй шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулж ажиллаж байна. За он гарснаас 1 сарын 1-ээс өнөөдрийн хүртэл нийтдээ 10 орны 122,642 зорчигч, 2 орны 96,671 тээврийн хэрэгсэл, 5 төрлийн 71 зөрчлөлийг илрүүлж зохицох зармын дагуу шийдвэрлэн ажиллаж байна. Бичигт Хилийн шалган нэвтрүүлэх бомтоор эрдэс баялаг нэвтрүүлэх зорчигч тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээс гадна тухайн бомтын хэсэгт суурьшлийн бүс гэж шинээр бий болсон байгаа. За суурьшлийн бүсэд маань нийтдээ авто тээвэр, логистик, нүүрс буулгах талбай, гайлын хяналтын талбай, зэрэг, за мөн бусад зориулалтын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Бичигт бомтын суурьшлийн бүсэд маань. Хилчид бол хамгийн их оронч хүмүүс байдаг гэхэд хэлсдэхгүй. Учир нь Хилийн заставт төрж тэнд өссөн хүүхдүүд ихэвчлэн цэргийн хүн болж Хилийн цэрэгтээ шинэ боловсон хүчин болж хүч нэмдэг. Хил гэдэг тийм ариун бас халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг учраас хилчид үнийгээ удам залгасан хилчин гэж тодтогно. Бэлтгэл дэвтгүрндээ цэрэн амжил бол тус бомтыг анх байгуулагдаж байх үед ажлын хэсэгт нь ажиллаж байсан. Одоо түүнийхүү удам залган тус бомтод ажиллаж байна. Намайг цэрэн амжилын их хамгаалал гэдэг 2005 онд Хилийн цэргийн сургуулийг их зөв хүлээж өгсөн. 2005 оны 6 сараас тус ангид тэмдэглэж одоо хүртэл 20 жил тус ангид ажиллаж байна. За манай Сүхийн цэрэн амжилт гэж хүн байгаа одоо бэлтгэл дэвтгүрндээ 1992 онд анх бомтоор нэгтгэхэд одоо бомт нээх чиглэл маршрутыг тогтооход хамт явж ирсэн. Хамт ажиллаж ажлын хэсэгт явж ирсэн. 92 онд одоо бомт гэж одоо яг байгуулагдахад бол ямар ч одоо бэлтгэл муутай байсан. Ердөө бид нэг гэрт анхны одоо нэг 5 онтой гэр барьж хаад тэрэндээ одоо шалгачийг оруулаад ингээд бичвэр хэмжээ шалгаад гадаа тээврийн хэсгийн шалгаад ачаагийн шалгаад ингээд нэвтрүүлдэг байсан. Ингээд хүчин чавд маш байсан. За тэгээд дараа жилээс нь бол арай дээрдэд нэг шалган нэвтрүүлэг байр гэдэг нэг байр барьсан. Тэр байр нь бол ердөө шалгагч нар нэг орно, нөгөө талд нь гайлах нэг орно гэсэн ердөө хоёрхан өрөөтэй иймэрхүү юм байсан. Энэ бол шаардлагагүй байжгаад 1997 онд одоо энэ шинэ шалгах нэвтрүүлэг байгуулад одоо ингээд энэ шалгах нэвтрүүлэг одоо бүрэн хүчин чадлаараа одоо сайхан ажиллаж байна. Элчин мэргэжил бол одоо улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах, Хилээ амгалан тайван болгож өршөлгүй болох энэ одоо өөрийн одоо сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Ингээд ч одоо хүүхдүүд болон өөрсдийнхээ найз нөхдийг бол одоо энэ албанд зүтгүүлэхэд маш их баяртай байдаг.
Хилийн бичигт бомтыг ажиллаж байх үед нь холоос харахад хуйларсан их шороо л харагддаг. Тэр шороо салхин дунд жилийн 4 улиралд улсын хилийн шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулж байгаа. Хил хяналтын байгууллагын алба хаагчдаараа бахархмаар. Тус бомтын ахлах шалгагчид ажил албаныхаа онцлогийн талаар ийн ярьлаа. За миний хувьд 2020 оны 2 дугаар ээлжээр тус ангид хугацаа цэргийн алба хаасан. Ингэж анх хилийн цэрэг мөн хилчтэй амьдралд анх удаа би хөл тавьж үзсэн. 2023 онд Эцэг олон улсын сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр суралцсан төгсөөд өөрийн хүсэлтээр хил хамгаалах байгууллагад ажилд орсон. Хил хамгаалах ерхий газрын даргын тушаалаар хилийн цэргийн техник 108 дугаар ангид шалгагч албан тушаал дээр анхны ажлын гараа маань эхэлж байсан. 2024 оны 11 сард хил хамгаалах ерхий газрын даргын тушаалаар хилийн цэргийн техник 146 дугаар ангид ахтах шалгагч албан тушаал дэвшин томилогдсон. Баримт бичгийн шалгагчийн хувьд бол ерөнхийдөө маш өндөр хариуцлагатай байдаг. Монгол улсын иргэд мөн гадаад улсын иргэдийн баримт бичгийг Монгол улсынхаа орох гарах чиглэлд шалган нэвтрүүлдэг. Үүний зэрэгцээ хилчин ахлах шалгагчийн хувьд бол маш хариуцлагатай, хариуцлага өндөртэй алба гэж бол би хувьдаа боддог. Хил хамгаалах байгууллагад анх орсон цагаас эхлээд өөртөө нэг зорилго тавьсан 50 ажиллаж байгаа. Энэ нь болохоор зэрэг Монгол орныхоо 408 зохист бүгдэнд нь очиж үүрэг гүйцэтгэж үүсэх тийм зорилго мөрөөдөлтэй. Амрын гэрээ тэслэгч оюутан байна. 2023 оноос 2025 өнөөдөр хүртэл бичиг бомтонд баримт бичиг шалгагчаар ажиллаж байна. Өнөөдөр бичиг баримт шалгах мананд үүрэг гүйцэтгэж байна. Зорчигч тээвэр нь болохоор 100-ийнхаа улиралд бол зорчигч нь нэлээд ихсээд ирдэг. Тээвэр нь болохоор арай багасаад ирдэг. Улирлынхаа чанараас болоод багасаад ирдэг. Өвөлдөө болохоор тээвэр нь ихсээд ирдэг. Өвөлдөр зорчигч нь жоохон багасаад ирдэг. Зөрчлийн хувьд гэх юм бол гадаад иргэдүүдээр болохоор визний хугацаа хэтэрсэн байдаг. Тэгээд орцсон хүндлэхний бас хугацаа бас дууссан байдаг. Аяллаа зорилго тодорхойгүй гэсэн зөрчлүүд бас илэрдэг. Тээвэр дээр болонгууд маань тээврийн жолооч нар маань эзэмшигчдийн харилцахгүй байдлаас болж бичиг баримт норох, хуудсан, урагдах гэмчлэн зөрчлүүд илэрдэг байгаа. Тэгээд илэрсэн зөрчлүүдээ болохоор ахлах дарагдаа одоо бомтын дарагт танилцуулаад тухайн үр нь шийдвэрлүүлдэг байгаа. Хил хамгаалах байгууллага улсын ил хамгаалтад орчин үеийн дэвшилтэт техник технологиг нэвтрүүлж, нисгэгчгүй нисэх хэрэгсэл болон камер дохиол хяналтын системүүдийг ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Үүнийгээ дагаад тухайн техник хэрэгслүүдийг ажилуулах мэргэжлийн боловсон хүчнийг ч томилон ажиллуулж байна. Дээрх ажлын хүрээнд хил хамгааллын ерөнхий газраас ерөнхий газрын дэмжлэгтэйгээр тоон радио ирэлийг байгуулах, тоон радио ирэлүүдэд түшиглээд хилийн эсгийн дагуу хяналтын камерыг суурьлуулах ажлууд маань үе шаттайгаар явж байна. Амрын гэрээ бичигт бомтын системийн инженер тэслэгч уран бэлэг гэж юм байна. За би болохоор энд 2025 оны 1 сарын 20-ны өдөр томилогдож ирсэн байгаа. Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар бүх бомтуудыг одоо инженерийн оронтойтой болгоод инженерүүдийг томилж ажиллах тушаал гараад тэгээд бишээ бичигт бомтон дээр системийн инженерээр томилогдож ирсэн байгаа. Би шинжлэх ухааны технологийн их сургуулийн мэдээлэл холбооны сургуулийг электроникийн инженери мэргэжлэр төгссөн байгаа. Сургуулаа төгсөөд анх Unitel компанид ажилладаг байсан. Тэгээд Unitel компанид ажиллаж агаад хөдөө орон нутгийн хүнтэй суугаад тэгээд ийшээ томилогдож ирсэн. Морь унаад буу бариад хилээ хамгаалдаг байсан бол одоо монголчууд маань инженерчлэлээрээ тий камер хяналтаар, дрон хяналтаар тэгээд ингээд техник дэвшилттэй дагаад хөгжлөөрөө бас хилээ хамгаалдаг болсон юм баяртай байгаа. За одоогор бол ажлын цаг дууссан байгаа учраас хөдөлгөөн бол бага байна. Тэгээд манайх ер нь бол давхар манад алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг. За дээрээс нь тэгээд камерын хяналтаар ер нь өөдөө оос борно нүүрс тээвэр тий тэгээд зам хаалтын цагийн манаануудаа давхар хянаад явдаг байгаа. Энэ хяналт маань манай дээр одоо энэ ставын байрлал, бомтын байрлал дээр хянагддаг мөн ахаад хил хамгаалах ерөнхий газар ч гэсэн яг энэ чиглэлээр нь бүгдийг хяндаг байгаа. Тэгээ ангийн төв дээр ч гэсэн хянагддаг. Давхар хянагдаад явдаг.
Биднийг нэвтрүүлгийн зураг авах үеэр Хилийн цэргийн техник 146 дугаар ангид хугацаа цэргийн албаа хааж буй хилчин байлдагч Тэмүүжин, ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч Цол хүртсэн багтан үйл явдал болж түүний сэтгэлдлийг сонссон нь энэ юм а. Би Улаанбаатар хотоос 2025 оны 1-р ээлжээр Хилийн цэргийн техник 146 дугаар ангид алба хахаар ирсэн. Тэгээд дөнгөж ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч Цолоо авчаад байж байна. Сэтгэл үнэхээр өндөр байна. Цэргийг алба хаах гоё наа. Төсөөснөөс бол хамаагүй гоё санагдаж байна. Анх ирэхэд одоо яачих бол ийчих бол ерөөсөө бүх юм тийм бүдгхэн ямар ч төсөөлөл байхгүй ирсэн болохоор жоохон яг мэдгүй байх нь айгүй эвгүй санагддаг надаа. Тэгээд одоо бүх юм нэг тодорхой болсон болохоор айгүй амар санагдаад яг хийх ёстой зүйлээ хийгээ явж байхад ер нь болчихдог л та. Анхны амар сандарсан. Өмнө тэгээд манай онж аваад цол авч байгааг нараад ямар гоё юм бэ? Би дараа ахиж би цол авах болов уу гэж бодож байгаад тэгээд нэг мэдгээд л өөрөө одоо ахлах байлч цол авчаа зогсож байна. Үнэхээр л нэг тийм гоё мэдрэмж байна. Энэ албыг эр хүн болгон л хаах ёстой л алба гэж боддог доо. Одоо ер нь тэгэл өстой ганд нэг жил алдаж гэж залуус айгүй их ярьдаг болсон. Мэдгүй. Надад л энэ чи ирээд алдаадах юм ерөөсөө байхгүй л байна. Харин ч тэрнээсээ илүү би олон зүйлийг сурж авсан гэж бодож байгаа. Ерөөсөө сэтгэл дундуур биш байгаа. Энэ завшааныг далимдуулаад Улаанбаатар хотод амьдрал суугаа аав ээж ах болон хоёр дүүтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Үүн юу ч гэсэн энэ албаа хаагаад онж аваатайгаа дундаа ороод сайхан байгаа шүү. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бомбын сэргэлтийн бодлогын хүрээнд бичигт бомбыг нүүлгэн шилжүүлэх, шинээр шинэ бомбыг төлөвлөх ажлууд 2022 оноос давхуулан хэрэгжиж эхэлсэн. Шинээр баригдах үйл ажиллагаанд дэд үтц, барилга байгууламж, зам харгуу гэсэн 3 чиглэлээр одоогийн байдлаар ажил нь явагдаж байна. 2026 оны 2 дугаар уралдаанд шинэ бомб маань ашиглалтанд орно. Ашиглалтанд орсноор бидний амьдарч байгаа орчин болон ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлж мөн хүчин чадал маань 2 дахин нэмэгдэж бомбын үйл ажиллагаанд ахиц гарнаа. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бошоо, замын үед гэвчлэн бомбууд маань шинэ бомбууд маань ашиглалтанд орсон байгаа. Тэрийг хараад тахлаар айгүй гоё санагдаг. Одоо удахгүй манай бомб маань бас тийм шинэ бомб нь ашиглалтанд ороод эхлэх байхаа гэж бодож байгаа. Барилга хот байгуулалтын яамны захиалгаар хийгдэж буй бичигт Хилийн бомбын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол тусгагдсны дагуу бичигт бомбыг одоогийн байгаа байршлаас хойд зүгт 2 км зайд шилжүүлэн 14 га газар шинээр төлөвлөсөн. Одоо байгаа бичигтийн бомбын байршлаас цааш бүгд найрамдах Хятад ард улсын зүүн хатвчийн бомб хүртэл 3.7 км тойруу авто замаар холбогдож байна. Тэгвэл шинээр төлөвлөж байгаа байршлаас 2.5 км шулуун чиглэлтэй авто замаар холбогдох юм. Бомбын нийт талбай зорчигч тээврийн бүс, ачаа тээврийн бүс, Хилийн цэргийн бүс, инженерийн хангамжийн бүс гэж 4 үндсэн хэсэгт хуваагдана. Бичигт бомбын шинжилсэн төлөвлөлтөнд ачаа тээвэр болон зорчигч тээврийн хэсгийн хөдөлгөөнийг тусгаарлан төлөвлөсөн бөгөөд хөдөлгөөний нэвтрэх урсгалыг тус бүрд нь 2 дахин нэмэгдүүлсэн. Зорчигчдын аюулгүй байдал болон түгжрэл үүсэх нөхцөлийг бодолцсон терминалтай ойр байх игнэнд том оврын автобус зорчих игнээг төлөвлөсөн. Нэвтрүүлгийн энэ хэсэгт 2025 онд тус ангийн хариуцсан хэсэгт хийгдсэн Хилийн инженерийн байгууламжийн ажлыг сурвалжлан үзүүлэх болно. Тал хээрийн бүсийн онцлог тохируулж хилчид улсын ил хамгаалалтаа зохион байгуулж байна. Улсын хил хамгаалтын байгууламж гэж байна. Хил хамгаалтын байгууламжийн маань нэг төрөл бол Хилийн инженерийн байгууламж гэдэг. За Хилийн инженерийн байгууламжаар Хилийн эсийг халахлах ажиллагаа маань хил хамгаалалт ерөнхий газрын дэмжлэгтэйгээр одоо тал хээрийн бүсэд маш их хэмжээгээр энэ Монгол орны маань зөнхлөг салхих баруун хойноос чиглэлтэй байдаг учраас дээрх салхины хөдөлгөөнд одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын мал маш их хэмжээгээр салхинд дуруудаж одоо үйл хаврын цагт улсын хил тулах давах хэлбэрийн зөрчлүүд гардаг. За мөн тал хээрийн дүүмэр улсын хил давж тархснаас үүдэлтэйгээр хуучин бид нар бол мотон шонтоо торон саадыг ашигладаг байсан. За тэр маань төмөр шатаад одоо хил хамгаалтыг зохион инженерийн байгууламжаар халахлахад хүндрэлтэй байсан учраас 2022 оноос эхлээд Хилийн хариуцсан эсгийн Хилийн торон саадыг бүрэн одоо
гацсан шонтоо, төмөр шонтоо инженери хилийн торон саадаар сольсон. За хариуцсан хэсэг маань бүхэлдээ торон саадаар бүрэн төхөөрөмжлөгдсөн. За мөн энэ онд өнгөрсөн он болон 2024 болон 25 онуудад мөр хянах зурвасыг хариуцсан хэсэгт бүхэлд нь сэргээсэн байгаа. За мөр хянах зурвасын мэдээж онцлог нь бол зөвхөн хил зөрчигчийг мөрийг илрүүлэхээс гадна улсын хил тархах түүмрээс урьдчилан сэргийлэх зорилготой байгаа. За он гарснаас хойш улсын хил хамгаалалтын чиглэлээр хариуцсан хэсэгт хил орчмын дэглэмийн 4 удаагийн зөрчлийг илрүүлж, за мөн хилийн зурваст гарсан 2, хилийн бүсэд гарсан нийтдээ 4 удаагийн түүмэр, нийтдээ 6 түүмрийг цаг алдалгүй орон нутгийн иргэд харилцан ажиллагаатай байгуулад, за мөн бүгд найрамд хятад улсын улаастай хилийн төлөөлөгчтэй байгуулсан ажлын улсын протоколын дагуу дээрх түүмрүүдийг зурваст гарсан 2 түүмрийг улсын хилд авахаас сэргийлж хамтран хилийн инженерийн байгууламжийн дотор талд унтраасан байгаа. Манай салбарын хариуцсан хэсэг нь тал хэрийн бүсэд багтдаг бөгөөд 25% говьцол, 75% тал хэр эзэлдэг. Өвлийн улиралд хас 25-аас хас 30 хүн хүртэл хөөтөрч, цасны зузаан 5-аас 15 см хүртэл ундаг. Зуны улиралд нэмэх 25-аас нэмэх 35 хэм хүртэл халдаг. Байгалийн эрс төр суур амьсгалтай. За 2025 оны хугацаанд хариуцсан хэсгээр 2 удаагийн хээрийн төмөр гарсныг ангийн хилчид болон Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын онцгой байдлын аврах 47 дугаар анги, за орон нутгийн иргэд хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн оролцоотойгоор тус төмрийг унтраах үйл ажиллагааг бас авч хэрэгжүүлсэн. Шаргал намрын улиралд тал хэрийн нутгийн гоо үтсэглэн илүү тодорч, налгаар дулаахан өдрүүд үргэлжилнэ. Тус ангийн хариуцсан хэсэгт халуун буг сүргэлэн бэлчдэг нь энэ ангийн бас нэгэн онцлог. Энэ дашрамд улсын хилийн халдашгүй дархан байдал, хилийн бомбын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулдаг. Хилийн цэргийн 146 дугаар ангийн түүхт 90 жилийн эр хонд тохионо гэдгийг дуулгамаар байна. Баяр багтаал дүүрэн 90 жилийн он арга хэмжээ болох нь дамжиггүй. Чанга голоор өгүүлсэн хилийн цэргийн 146 дугаар ангиас бэлтгэсэн Сүлтааны дэргэдээс нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Анхаарлаа тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа.